За төсвийн тодтголыг хилцэж байгаа энэ үед төрийн албан агшийн цомгтголыг тооцоод судалгаагүйгээр хийх гэж байгааг үндэсний аудитын хорооноос онцоллоо. Мөн улсын хурлын гишүүдийн зүгээс хөдөө аж ахуйн салбарын төсвөөс таналт хийж байгааг эсэргүүцлээ. За энэ 7 хоногт засгийн газар төсвийн тодтголоо баталгаа яарчилж байна. Гэхдээ 7 хэмжиж нэг оглох зарчмаар хандахгүй бол яарвал даарна гэдгийн үлгэр болох үү гэдэг болгоомжл байгаа юм. Тухайлбал төрийн албан хаагчдын тоог нийтээр нь 9%-аар цомгдох шийдвэр гарсан. Энэ хүрээнд 6000 гаруй албан хаагчдыг ажлаас чөлөөлөх болж байгаа юм а. Тэгэл боловсролын яамнаас бусад бүх салбарууд харьяа байгууллагуудынхаа төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл байдлыг судлаагүй гинэ. Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого тогтолцооны өр нөлөө гэсэн гүйцэтгэлийн аудитыг хийсэн. Энэ аудитаар ажлынхаа шинжилгээ хийсэн давхардлаа тооцсон нэг ч байгууллага байгаагүй. Тийм учраас ганцхан боловсролын яам байсан. Тийм учраас шинжилгээ хийгээгүй, үр дүнгийн тооцоогүй, ямар байгууллагаас ямар хүний 9%-аар бууруулах юм бэ гэдгийг жигд хуваарлсан дээр аудитын байгууллага ингэж болохгүй гэсэн ийм дүгнэлтийг бол гаргаж байгаа. Тийм учраас 9% гэж ингэж бүгдэнд нь автгаа нэмэх бол буруу. Тийм учраас энэ дээр реинженеринг хийнэ гэж ярьдаг. Тэгэхээр энийг бол бодит утгаар нь хийн. За төсвийн таналт дээр ялгамжтай байдал үүсэж байгаа гишүүд мөн онцоллоо. Тухайлбал Монгол банкны төсвийг огт танаагүй байгаа гишүүд шүүмжилж байна. Мөн хөдөө аж ахуйн салбараас таньж болохгүй гэдгийг санууллаа. Зүгээр л төсвийг танана гэдэг тоо хасж байгаад биш. Цааталт нь ямар зорилго, үр ашиг, үр өгөөчтэй төсөв хөрөнгө оруулалтын дээр тавих вэ гэдгийг анхаараагүй зүгээр л тоо хаснараа ард түмнийг хуурж байгаа үзэгдэл юмаа гэдгийг энэ дээр бас онцолж хэлмээр байна. Барилга хот байгуулалт, сангийн яам, сангийн сайдын төсвөөс таналт хийснийг харахаар нэг 4-8% хооронд таналт хийсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 20 гаруй хувиар таналт хийсэн. Хүний эрхийн үндэсний комиссаас 18% таналт хийсэн. Нэгдүгээрт тэгэхээр энэ нь өөрөө шудраг биш байна гэдэг үндслийг нэгдүгээрт ингэж гаргаж ирж байгаа гэсэн. Монгол банк өнөөдөр төсвөө таньж байгаа юу гэвэл хэн ч мэдэхгүй байгаа. Монгол банк адилхан бусад төрийн байгууллагатай адилхан 7%, 9%-аар хүний нөөцөө буулгаж байгаа юу гэдэгт хэн ч хариулт өгөхгүй байгаа. За ийхүү төсвийн тодтголд хэд ерөнхий байдлаар тооцоо судалгаагүй хандаж байна гэдэг шүүмжлүүд хөврөөд байна. За засгийн газрын зүгээс зардлаа нэмэгдүүлэхгүй байхын тулд төсөвт хамааралгүй тусгай сангуудын зардлууд дээр ч хязгаарлалт хийхээсээр аргагүй байдал үүссэн гэж тайлбарлаж байна.